За сайн байцгаана уу та бүхэндээ хүснэгтэй ажиллах хичээлээ үргэлжлүүлээд оръё. За бүгдээр өнгөрсөн хичээл дээр бол нэг иймэрхүү байдалтай болоход орхисон байгаа. За харах хэсгээр нь харъя. За календар гэдэг нүүр 1-р сар 2-р сар. За тэгээд бүх энэ нарын background master slide-уудаа бэлтгэсэн. За ингээд нөгөө нэг компьютерийн бүх төрлийн үйлчлэгээ үзүүлдэг компанийнхаа ийм календарыг бүгдээрээ хийж гинэ гэж төсөөллөд ингээ хийж байгаа. За одоо бүгдээрээ үргэлжлүүлээд бусад саруудынхаа хүснэгтүүдийг оруулаад явъя. За нормал. За энэ дээрээс бүгдээрээ энэ зураг хүснэгтээс Ctrl C гээд за page гэдэг хэсгээр дээр очиод энэ дээрээ fast in place за fast in place за 12 дахь сар fast in place энэ дээр идэвхжүүлэг байна. За дахиад fast in place. За ингээ бүгдийг дүүргээд өчлөө. За одоо өглөө өөрчлөөд тэгээ болчихно гэсэн. За шинэ зурган дээр очиод Ctrl D дарлаа. За 3-р сар үйл тийм ээ. За ерөнхийдөө баг хаварч болж байгаа юм. За жоохон цастай зураг тавьчих. За 3-р сар эхлээд бүх зургуудаа өөрчилчихье. 4-р сар Ctrl D. За 4-р сар маань болохоор хавар spring. За fitting гэдэг дээр болохоор нэгөр за нэг иймэрхүү байдаг гэд бодчихъя. За та бүхэн бол энэ зургнуудыг бол өөрснөө бүр нарийнчлаад тэ өөрснийхөө авсан зураг энтрийг ч юм уу оруулаад бас төрөлжүүлээд хийх юм боломжтой. За 5-р сар. За 6-р сар за 100 болсон. Сайхан зуны зураг. Намрын зураг тавьчих. За энэ дээрээ идэвхжүүлж агаад Ctrl D. За иймэрхүү зураг. За дээдлийн. За 7-р сар Ctrl D. Fitting. За 8-р сар намар. 8-р сар. За fitting. За нэг иймэрхүү. За 9-р сар мөн намар. Ctrl D. Намар. За fitting. Нэг иймэрхүү. За 10-р сар бас намар. Fitting. За 11-р сард за ерөөдөө цас ороод эхэлнэ гэж үзье. За Ctrl D авахгүй цасны. За энийг оруулчихъя. За 12-р сарыг дахиад нэг цастай гээд чидээ fitting. За ерөнхийдөө бол ингээд орлуулаад за та бүхэн бол зургуу илүү оновчтой сонгоод ингээд оруулах хэрэгтэй. За одоо бүгдээрээ энэ дээрээ энэ юу хэсгэн дээрээ table хэсэг дээрээ одоо бүгдээрээ нөгөө календараа оруулж өгье. За 2-р сар одоо 3-р сар. За 3-р сарынхаа нөгөө сайтаасаа тийм энэ time and
date.com гэдэг сайт руу ороод би бол ингээд бэлэн өгөгдлүүдийг хуулж аваад байгаа. За 3 дугаар сар руу орж ирлээ. Идэвхжүүлээд за бүгдийг контрол V. За 3 дугаар сар харъя шалгая. 3 дугаар сар 31 хоногтой. За энэ байхгүй нууд нь бол ингээд дүүрээ харагдсан байна шүү. Түрүү. За энийг сайн анзаарахгүй бол за 1 дугаар сар 31. За 3 дугаар сар 31 хоногтой. За 4 дугаар сар. 4 дугаар сар бас доошоо ийм юмтай байгаа маань. Тэгэхээр энэ дээр одоо бүгдээрээ энэ таблээ буцаагаад дээшлүүлээд энтэйгээ жицуулж агаад за доод дээр нь аваачиж агаад таблээс insert row. За нэгийг above гэхээр энэ өмнө орчоо тэ. Нэг жоохон доошлуулчих. Тэгэнгүүтээ энэ 28-нд авчиж агаад table insert row. Table insert row below. За гээд ингээ оруулчин. За тэгэнгүүтээ эннийхээ өнгийн болохоор бид нар нэгөр сонгоод өгчин. Ой. За энийг ингэж жагаад за тэгвэл хэрвээ болохгүй байх юм бол энийг дараад энэ өнгийг авчаад окей. За ингэ сонгочихно. За одоо ингэ болцсон. Одоо бүгдээрээ 4 дугаар сараа хуулж авчээ. 4 дугаар сар Ctrl C. 4 дугаар сар Ctrl V. За энэний формат маань болохоор өөр байгаа тань. За тэгэхээр энэ cell за энэ форматыг бүгдээрээ cell styles дээр хадгалаад өгье. New get text get за энэ шиг энэ дээр table style дээр дахиад calendar style энийг нь болохоор character styles дээр авъя. About condensed. Окей. За одоо энэ шиг орлоо. Character style нэг. За ингэ болчихлоо. За 4 дугаар сар болцсон. Одоо 5 дугаар сарыг бүгдээр аавна. May бол энэ юм. За. Окей. Ctrl V. Зурсна copy. Энэ доошоо орт байгаа юм биш. Тэ. Ийм орт байгаа юм байна. За тэгэхээр энийг бид нар энийг сонгоод жоох ингэ дэше болгоод өчөх хэрэгтэй. Тэгэнгүүтээ энэ дотроос энийгээ сонгож жагаад character style энийг сонгож өгөөд за өнгөний палетийн болохоор эндээс энийгээ сонгоод гээд окей. За бла. За дараагийнх нь болохоор 6 дугаар сар магадгүй олон хоногтой хаа энийг авчиж ирнэ. Тэгээд энэ 6 дугаар сар дээр ирээд fast in place ингээд тавьчих. 6 дугаар сар June 3 тий 6 дээр 3 за ингэсэн 6 дугаар сар одоо 7 дугаар сарыг бүгдээрээ дахиад хуулж авъя.
Ctrl C 7 дугаар сар нь бас 6. Зурга 2 5 6 1 2 3 7. За 7 дугаар сартай болохоор за түрүүнийхээ мэдээлэл шалгаад байна. 7 дугаар сар нь 31 хоногтой байна. 2021 он. За 8 дугаар сар нь бас 31 хоногтой. За тэгэхээр 8 дугаар сарыг бүгдээрээ дахиад энийгээ солино. Энийг дэлгэтлээд энийг аваад Ctrl C Paste in place. За энийг copy ишээвчлээ. Энэ дээрээ Ctrl V. За тэгэнгүүт дахиад нэг бодох юм байна. За тэгэнгүүт энийг болохоор хэдүүлээ жоохон ингэж хагаад дээш нь шиг гаргаад өгчнө. За тэгэнгүүтээ энэ доотлол нь бол charter style 1. За өнгөний код нь бол энэ. Окей. За 9 дугаар сар. За 9 дугаар сар руу ороод ирлээ. 9 дугаар сараа төчүүлнэ. 1 2 3 4 5 6. За 6 нэгэ 9 дугаар сар ингэ болчихж байгаа. За 10 дугаар сар. 10 дугаар сар бас 6 байна. За тэгэхээр энийг нь устгаад хэвлээ 8 дугаар сар биш 6 дугаар сараас аваад 10 дугаар сар дээр ирээд Paste in place 10 дугаар сараа хууллаа. Ctrl C Ctrl V. За болсон. Одоо 11 дугаар сар 11 дугаар сараа Новембер. За ингээд Ctrl C Ctrl V. За болцсон. За 12 дугаар сар бас 31 хоногтой энэ ирэхгүй. Энийг Ctrl C энэ дээр Paste in place. За 12 дугаар сарыг хавуулчих. Оба. За инглээ. Орлоо. 2 дарлаа. Тэглээ. Окей. За ерөнхийдөө ингээд бид нар бол хүснэгттэй ажиллах хичээлээрээ бол бид нар энэ календар хийж үзлээ. За тэгээд энэ хүснэгтээ бол бид нар яг тусад нь объект болгоод ингээд table гэдэг объектоор оруулж ирээд за тэн дээрээ энэ insert хийх, устгах, за selectlэх, идэвхжүүлэхтэй гих мэтчлээ ингээд энэгээр идэвхжүүлээд за бид нар энэ төрөл бүрийн тохиргоонуудыг бас хийх боломжтой юм байна гэдгийг та бүхэн бас цаашаа үргэлжлүүлэн дэлгэрүүл судлаарай. За би бол анхан шатны та бүхэнд бол table ашиглаад календар хийх энэ аргыг зааж өглөө. За тэгээд та бүхэнд хичээл таалагдсанаас найдаж байна. За бүгдээрээ болсон календараа нэг харъя. За ерөөхдөө нэг эмхүү харагдчихэ тий. За энэ маань яа харагдахгүй. Аба. Оп 4 5 6 аха. За. Зурдугаар сар маань харагдахгүй шүү. За ингэж Ctrl S гээд file export PDF за шууд эндээс file Adobe Presets за hash quality print за календар 2021 save за ингэж шууд export. За бүгдээ одоо ороод үзье. Календар PDF үүссэн.
За нэг алдаа заасан байна. За алдааг нь үзье. За одоо л харагдчихэв тий. За export. Одоо PDF. За энийг shift delete. За ёо. File export PDF. Save. За all files compressions JPEG export. Search. Яагаачихгүй. Одоо болсон шүү дээ. За одоо. Саяра уншиж дуусаагаа байхад бид нар авах гээд оролцсон байна л да. За ингээд 12 сарын календартай боллоо бид нар. За тэгээд та бүхэн ингээд өөрснөө бас төрөл бүрийн зураг ашиглаад ингээд календарыг уурсан хийгээд үзэх боломжтой байх нэ. За fit гэж 2-3 сар, 3-р сар, 4-р сар, 5-р сар, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р сар. За магадгүй энэ дээр ингэж бас болох юм гэж би бодлоо. За эдрийг монголоор орчуулах монгол даваа маваа гэдэг. Тэр бол асуудалгүй да ми лавг хүрүү баасан ям ням. За тэгэхээр одоо энийг шууд Ctrl C энэ дээр орж ирлээ. Ctrl V Ctrl V Ctrl V ингээд явчихна. Би за тэгээд хамгийн гоё нь одоо та бүхэн ингэ болчлоо. За ингэ Монгол болчлоо. Хамгийн гоё нь одоо энэ B master slide дээр ороод за энэ доор нь хөлийн доор нэг текст бичих шаардлагатай байна. Эсвэл энэ толгой хэсэгт нь одоо нэг ийм текст бичих шаардлагатай байна гэхэд энэ дээр хийгээл өгөхөд бүх хуудас чинь зэрэг шууд автоматар 12 хуудас чинь яхаа бүгдээрээ нэг адилхан тохиргоотой болоод бүгдээрээ гараад ирнэ. Энэ дэр магадгүй хуудасны дугаарлалт юу ч оруулж болно тийм ээ. За тэгэхээр та бүхэн маань тэрийг өөрснөө цааш нь илүү дэлгэрүүлээд сайхан болгоод хийгээрэй. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.